Тэгэх юм бол уусад айгүй их мөнгө орно шүү дээ. Хүрээгүй газар л очдог байхгүй. Би ч одоо багасаа энэ уулгадаар ерөөсөө энэ юм бид ингээд бүгд дээр үш одоо тийм шороо өртөө буугаан дээр алах юм бол бод мотор чанд үсгэсэн шүү дээ. За яг хэлэхгүй. Намайг бол Дамбогтой гал удрах гэдэг 71 онд төрсөн. За гэр бүлийн хамт эхнэр хүүхдүүдтэйгээ амьдардаг. Одоо эхнэр хүүхдүүд бол том болоод тусдаагаар авцгаас одоо эхнэртэйгээ хоёулаа амьдарчихсан. Тэгэл хуваарь бизнес эхлээл. Манай аав ээж бол Ховд аймгийн гаралтай улсууд. Ховд аймгийн аав бол Ховд аймгийн цэцэг сумын хүн. Ээж бол Ховд аймгийн Чандан сум. Энэ сутаа бол хоёр тал гэсэн үг. Намайг ерөөсөө 3 нас хүрдэг 100 биш 8 сар төрсөн. Тэгээд 3 нас хүрэх 100 намайг өвөө юм хоёрлоо аваачвал тэгэл өвөө юм хүүхд болол 2 дугаар анги хүртэл өвөө юм дээр байж гал тэгэл энд хотод орж ирэл 28 дугаар сургуульд орсон. Тэгээд 28 дугаар сургуульд явал өвлийн цагтаа золдын нэгжтэй ордонд дугуйланд явал тэгэл 100 болох тэр ерөөсө хичээл тараал болоод ерөөсө өвөө юм явдаг. Тэгэл 9 сарын 1-нд тест оролдол орж ирсэн. Ер нь тэгэл хөдөөний тэр үеийн хөдөөний хүүхдүүд чинь тэгэл багасаа л 3-4 настайгаас эхлээл ер нь би дагаал ер нь тусд орно шүү дээ. Тэгэл хоёр зүрэ аргал маргал дүүчин тэгэл манайх чинь их уулах газар шүү дээ. Өндөр уултай хад асгатай газар. Тэгэл 5-6-аас эхлээл хонд явдаг л шүү дээ. Тэгэл өндөр уултай хоноо гаргана, хоньныхоо урт нь гараал алхах нь араас ч хоньнууд лугтагаал юм. Орой бууж ин бүх хоньнууд чинь өөрсдөө доош уруудаал ард нь дагаад гэсэн яг нэг жимээр явдаг. Жимээс гарах юм асганд нь орно шүү дээ. Тэгээ бүр сурцсан байдаг. Тэгэл хондоо явна. Хоньоо дэше гарган бэлчээн. Тэгэл өдөрт юу хийх вэ? Тэгэл тарх зурм эргүүлээл хөжилтөл. За ер нь ийм юм. Манайх бол хөвсгөлийн улаан тайгаас гаралтай. Тайж тэр хошин ноёныхоо огт суугаад тэр үнээс нь 5 хүүхэд гараад 5 хүүхдээс нь ерөөсөө нэг нь ланчин болсон. Тэр нэг нь одоо амар гэж хүн ланчин болоод за тэр амар гэж хүнээс нь бас 5 хүүхэд гараад 5 хүүхдээс нь нэг нь ланчин болж байгаа. Тэр нь болох тэр балчин гэж манай одоо өвөө хөшөө манай отгоос хөшөө гэж яддаг. За тэр балчингаас 5 хүүхэд гараад тэр 5 хүүхдээс бас л нэг нь ланчин болсон. Тэр нь болох тэр зэрэг одоо манай аав Дамб. Тэр манай авч ерөөсөө тэгэл киноны Дамб гэж хүмүүс хандахгүй л тэр кино зэрэг хэрэглэх газар киноны газрын даргаыг олж ирсэн. Нээлтүү кино театр, арт кино театр, ялт кино театр, од кино театрын даргаыг бас олон жил хийжсэн. Би ч нөгөө юм хоёр дээр байдаг байсан тэгэл аав 100 хүрээлэн намар яг л ангөрны цагаар амралтаа авчдаг. Тэгээд хоёулаа уулантай явж шүү дээ. Энэ уул намайг 7 настай байхдаа авч өгсөн. Энэ бол тархуу зургууд явна. Том анд ууланд явах гэсэн би зөвхөн моригтлээ. Энийг үүрнэлтэй энийг ч бол холбоотой гарах байхгүй. Тэгэл яг ганц нэг хойл өмөл бол хосон шүү дээ. Жоон байсан. Манай бол эцэгээс зургуулаа. Тэгэл нэг нь ланчин болно гэдэг. Одоо тэгээ яг нь эсвэл одоо ингээд би одоо ан хийгээд одоо ерөнхийдөө байж. Тэгээ одоо надаас бол манайх бол 3 хүүхэдтэй. Ангийн сонирхолтой одоо 2 банд нэг охин байгаа. Тэгээд ангийн сонирхол гэдэг юм дээр одоо цаг нийгмээр гад ч юм уу тэгэл одоо ингээд тасарч байна шүү дээ юм бол. Тэгээ ч юм надад бол тэгээ бас нэг үргэлжлүүлэх тийм хобби. Ан хийгээд авах ч одоо хэрэгцээ ч басаал. Тэгээ хэрэгцээ байхгүй болсон байна. Тэгээд ер нь би бол ер нь тэгээд амар удмаа ингээд агаад гөрөөмөрөө хийх тийм бас өсөж сонирхолж аалах юм биш. За манайх ингээд гаалаа хийлгээд ингээд дэлгүүр одоо Алтуурд бол манай дэлгүүр ажиллаж байгаа шүү дээ. Энийг бол арай жоохон томруулаад ингээд энийг ийм газар ингээд нэг бэлдсэн байж байгаа. Одоо нэг 2 сарын дунд тавиарч байна уу? Ингээд ийм юу яах вэ? За шинүүд ингээд манай энэ сандалнууд байж байна. Дандаа даацих. Манайх ч гал аялалгийн пэйж үйдээ. Тэр пэйжэн дээр бол бүх реклам би бүр өөрөө дандаа ингэж реклам оруулдаг. Тэгэл энэ гал аялал хаягнууд халуун ингээд халуун савнууд нь байж байна. Тэгээ кофений аяг байж байна ингээд халуусаа бүгд ингээд гал гэсэн.
логотой. Шинэ ингээл энэ орхичинд ингээл Hunter Discovery Hunter компани 200 кг-ын дацтай гэл 300-тайгаа хамт юм ормоор манай энэ майхан байна. Үл зүүн хэргэлдэг майхан. За ингээд энэ майхны халаагуур нь байж гэн. Манайх чинь бас ингээд өвлийн шокнууд, зуны шокнууд байна. Ер нь тэгэл аялалд ингээд хэрэглэх бүх юмнууд манад байна. А тэгвэл нэг төрлийн бараанаас бол олон байхгүй. Тэгээд ер нь ингээд байгаль дэлхийд одоо ингээд алхаж ингэж явах муух энэ чинь үнэхээр гоё шүү дээ. Энэ ан хийхээсээ илүү ер нь ингээд аялаад ингээд явна гэдэг чинь үнэхээр. Одоо би шууд 55-наас хүртлээ. Ер нь 7 настайгаас хойш л одоо энэ бүр хэдэмтэй ингээд явна, явж гин. Анчин гэдэг чинь мэрэгжлээ гэдэг юм л тэр. Одоо тэгээд түүнээс биш зүгээр нэг хүн ингээд урж ирэл за одоо энэ чинь ингээд энийг хорноо, энийг ингэнэ гэдэг ингээд тэр зэрэг бас нэг хүчээр тутагтал байх шиг санагдаад байна. Тийм нөгөө талаас өөрсдөө буута машинтай олж амцсан гэж боддог хүмүүс бас байна шүү дээ. Оо тий. Хаснаа унгаач. Яг. Одоо тэр талаас чинь бас нэг ярих гэж бодож шээ. Одоо энэ манай чинь буу боловч хэрэг туудалталж шүү дээ. За насан турш хэрэг төгс ороогоо одоо ингээл нүд эрүүл ухаан санаа зүгээр бол тэгэл буу авч бол очлоо тэр сургалтанд 2 хоног суугаал 150,000 цаа тушаагаал тэгэл хурж ирлээ буу авах Монгол улсын иргэн хүн бол буу авах чөлөөт. За ер нь нэг нөгөө хэлэхэд бол би бол олон хүмүүстэй хамт явдаг. Энэ багасаа л автахаа юм уу? Эсвэл аваахтаа ч юм уу эсвэл өөтгөө явдаг. Тэр зуршлаараа ч юм уу. Одоо энэ нөгөө залуучууд анд явлаа гал 3-4 машинтайгаа нийлээл 3 ингээд 40 өн буунууд аваад нэгд аюул одоо миний хөвд өөрөө бодол шүү. Одоо сэрцтэй чинь бууга эзэмшиж сурсан хүн байна, сураагүй байна, өчигдөр бууга авсан хүн байна. 10-20 жил бууга аваад хэрэгжилж байгаа хүмүүс байна. Тэр олуулаа энэ анд явна гэдэг чинь хотлоохгүй. Тэгэхээр зэрэг одоо залуучууд анд явна гэхлээр зэрэг олуулаа ингээл машин хэрэгтэй. Одоо нэг хэсэг бол одоо бол бас гайгүй болоод байна. Эхлээд одоо ан хийхээр буу ахсан хүн энэ ангийн тухай энэ буу хууль, ангийн тухай хуулиуд, ангийн мэдлэгээ ер нь маш сайн өөрөө. Би ер нь буу ахсан өмнө над буу хэрэгтэй юу? Би ан хийн. Би ан хийхийн тулд яах ёстой. Тэг бас нэг ингээд ном сонь уншаад манай Монгол улсад одоо ийм ан хийж болох юм байна. Энийг тэдэн сард хийдэг юм байна. Ийм төлбөр төлдөг юм байна. Төлбөргүй ан гэж байхгүй шүү дээ манад. Бүх юм ингэдэг юм байна. Ийм шууг ингэж боддөг юм байна. Ингэж аганд юм байна. Тэдний үед наганд юм байна. Хавар намар ингээд 2 удаа жишээ нь шуунуудыг одоо нүдлийн шууг ингэж агандах болдог гэж. За тэгээд одоо хавар мавар бол ингээд антаа алж болохгүй юм байна гэдэг. Энэ миний бүгдийн юу яаж үтсний үндсэн дээр за тэгжээс л одоо авах хэрэгтэй. Ер нь анчин болыг гэж одоо сонирхож амтан бууд яа гэж сонирхож байгаа бол эхлээд энэ хууль дүрмийг сайхан уншихад. Тэрний дараа бас энэс ч шалтгаалаад би ер нь заавал буу авах шаардлага байна уу юу гэдэг асуудал үүснэ. Нэг найз нөхдөйгөө явж байгаа нөгөөх нь ингээл нэг амтан буудаад л тэгэл нөгөө сайхаалгаа юм уу мача идэл барайл гугаал. Тэгмээ нөгөөч харчаал одоо би ерөөс буутаал амтан бууд хийсвэр юмсдаггүй болж байна. Тэгээд одоо энэ ч залуучууд мөнгөтэй болсон. Хотч хотол ерөөсөө сургалтын хөлтөнд нь суугаал барайл бууга авчихна. За тийм. Залуучуудад ингэ зүрхэд ерөөсөө ангаа таньж буудах гол нь. Хэлтэй юм уу тийм. Ерөөсөө энэ хээлийн талаар бүр хэрвч ярьж болохгүй. Тэгж хээл мэйл гэдэг чинь бүр хавар мавар байдаг асуудал. Энэ үед ерөөсөө бодж болохгүй. Шүн гэрэлтүүлж их бодож байна. Шүн одоо шүний дурангаар бас бодох дээр зэрэг шүний дуран бас ингээд нэрсээр орж ирчихлээ байдаг. Шүний дурангаар бодох дээр чинь зэрэг л амтган чи яагаад одоо энэ одоо ирэмэн мэддэхгүй шүү дээ тийм ээ. Тэгэл ивэр чинь ерөөсө шүний дуранд харагдахгүй. Тэгээ тэгж бас их юу яаж энэ тэрийг бас болгоомжтой байх хэрэгтэй. Тэгээ мууныхаа гал алдах юм байна. Тийм бууга ерөөсө тэр ерөөсөө энэ хан ерөөсө шинэ улсууд явж байгаа улсууд бол олоолаа явж байгаа улсууд манайхан чи хээр гараад дарвин архитар суун тэгэл ерөөсө буугч ерөөсө буудлал бол замгаа авлаа сумаа явуулаа буцаагаал дээш нь ингэж байрлаа олон хүмүүсийн дунд бол ерөөсө бууга яг дээш нь барайл ингэж эргээд ерөөсө машины хайрцагт очиод хийдэл юм уу сав суулганд юм уу одоо нэг газар авч тавьтал ерөөсө л ингэж явна шүү дээ яг л энд ингэж буу дээшээ. Чи ингэ буугаа ингэж очиод бууд
Ингээд буучаад тэгээ босч ирэл одоо ингээд хөмсөхж явах чинь ингэж өрөөр ингэжсэн зэрэг хоосон буунаас тэр хоосон ч байсан бууны хүн өнгөөр хошуу ингээд ороод ирсэн чинь зэрэг тэндээс чинь амар айж. Одоо би бол өнгөцгөх хэрэгтэй буунаас бол. Тэгтээ бол би бол буунд бол маш дуртай. Их олон буу байгаа. Энд 2 буу сонирхолыг аваад ирсэн л байж байгаа. За энэ бол Тика гэх буу 7 мм. Дор нь бол Night Force-ын дуран. Night Force-ын бүгжтөөгөө. За тэгээ хөл нь бол зүгээр юм хятад хөл. За энэ бол нөгөө MG Ultra гэдэг энэ Оросын тэрэлт багсгаж. Энэ бол одоо энэ сүүлийн үед бол их дэлхийд даяар бол энэ ханчтад энэ тренд болоод байгаа. Энэ та нар ингээл YouTube видеогоос ингээ хараад энэ бол дуу намсгаж бол биш шүү. Манай Монголд бол дуу намсгаж хоритой байд. Дуу намсгаж чинь дуугаа намсгаж зүг гэж нөгөө бууддаг. Балдины зөвлөлтөөр эхэлдэг юм шүү дээ. Тэгээд энэ чинь тэрнээс хүн чинь айгаад ямар хүчтэй зэрэг болов бас нэг олигтой бодчихдгоо. Тийм юм. Энэ ч одоо ийм Ultra гэдэг ийм юу шүү дээ. Энэ чинь бүр ингээ пассворт байгаа байдаг шүү дээ. Орсоор бол энэ чинь ингээд юу гэж юм аа. Ингээд энэ хараа TTK дүүлний тормоз компенсатор гэж байгаа байхгүй. Дүүлний тормоз компенсатор гэдэг чинь ойлгож байгаа шүү дээ. Энэ чинь нөгөө одоо урагшаа гал юу хүчээр тийрээр ингээд хоошоо юу гэж байгаа ингээд торомсолдог. Тэгээ тогтворжуулагч яал гэсэн үг шүү. Энэ бол манай Монгол тодтолтолоор эхэлсэн байлаа шүү дээ гадуур. Тэгээ би тэрнээс бас нэг найздаа захид авсан ингээд энэ бүрийн сертификаттайгаа энэ чинь дуу намсгаж биш шүү. Энэ ингээд зүгээр энэ тэрэлт багсдаг юм шүү гэдгийг ийм юм баамаа. За энэ бол миний бас ингээд хэрэгэлдэг холхон 7 мм сум ойлгомжтой уналт багтаа очдог. Тэгэл энэ клик хийн дүрээд энэ салхи хийн. За энэ бол нэг юм боо байна. Энэ бол 6.5 Тика T3A1 гэдэг боо. Vortex дурантай. Одоо энэ сумных нь хүндийн жин очоод одоо тодорхой хэмжээнд одоо хэдэн LB хүчээр хэдэн жоулаар хэдэн LB юм одоо амтан жишээ нь одоо нэг гахаа бууцууд бол 1500 м-т бол алхах чадвартай гэсэн. Одоо энэ нь бол жишээ нь гахааг бол. Энэ бол нэг 1200 1000 м тэмдгээр бол гахааг бол унах чадaltaй. Хамгийн түрүүнд буутай хайлтсан ерөөсөө сум гал балтах. Ерөөсөө энэ замаг. Ерөөсөө энэ яг ерөөсөө одоо энэ магазин алгав би магазингүй хадгалчихсан. Ингээд магазина хээр гарлаа одоо очлоо. Яг одоо ингээд бууга үүрээд амлууга алхам хийлээ. Тэр үед ихээс өмнө магазин хийн. Эсвэл одоо хөвтөд байрууга одоо ч нөгөө цаас буудлаа гэхэд бай буудлаа гэхэд хөвтлээ. Хөвцөн өнөө магазин хийлээ. Тэгээд харна. За тэгэл татлаа ямар нэгэн буудах үйлдэл хийлээ. Гохоо буудлаа. Хонгоогоо авч хаялаа. Магазинаа сугалж авлаа. Хийлээ. Эсвэл энийг одоо гохоо дарж хагаад ингэ хийчих болно. Тэгээд гохч юм байхгүй. Эсвэл ингэж хийлээ. Дээшээ. Тэгээд ерөөсөө л юм шүү дээ. Ингэж авч яваал, ингэж бариад машин дээр оччих юм уу? Тэр бууныхаа хайрцаган дээр очиж. Одоо энэ хүн зогсож байгаа юм бол энэ хүнийг хойш ч юм уу өөрөө рефлекс тогтчтой хүнд. Энэ хүн байж бол за ингэж буулгахгүй шүү дээ. Хоосон ч байсан. Тэрс ингэж буулгаад хөнгөө газар ингэж буулгаад тэгэл юу вэ? Тэгэл талт. Магазин энэ замаг мамгийн бол заавал нэг аваад ах шаардлагагүй. Тэгээ чи төгжийн үл байж юм. А яг нөгөө хээр гарц одоо ингэ суур мөрөн сууж идэм юм ингээд өөрөө шинэ бас нэг ихсэлтэй газар мазар үрж мөрж явж байгаа үедээ бол яг нэг юу байлаа ингээд хойш нь татчихна. Тэгээд одоо чинь тэгээ бас энэ чинь энийг ерөөсөө маш сайн явахгүй бол нөгөө гэгүнт хэмтэ тулангуутал энийг цоож юуснаа марчдаг. Дахиад нөгөө чинь сумалцсан байсан. Дахиад нөгөө сумааттал ингээл тэгээ сум хүн чинь гахч махаал ерөөсөө олон жилийн туршлага. Буута харьцсан гэдэг бол олон жилийн туршлага. За дурангийн талаар бол бүр гоё яриад өгч. Дөрөв гэдэг маань
тодорхой хэмжээнд одоо жишээ нь өөрийнхөө нэг одоо жишээ нь харж байгаа нэг цэг биш тийм үү? Тэр цэгийг чинь энэ дөрөв дээр тавих юм бол 4 дахин татж авчирна л гэсэн үг. 100 метрт нэг юмыг ингээд 4 дээр нь татаад харах юм бол 25 метрт аваад тахна л гэсэн үг. Тэгэнгүүт 32 дээр нь тавьчих юм бол 100 метрт байгааг 3 метрт аваад 3 метр хавьчаа аваад ирнэ л гэсэн үг. Түүнээс биш яг тэдэн метрт харна гэж байхгүй. Энэ бүх дуур ялгаа байхгүй. 5 км-т харна уу, 10 км-т харна уу? Одоо чинь 10 км одоо манай сутолч бол гоолтой юунаас бараг 100 км цаанаас харагдаж шүү дээ. Тэгээ ингээл харах чинь 4 дээр тавих юм бол одоо нэг 100 км-ийг нэг 25 км-ийн харагдахаар авчирна л гэсэн. 30 дээр тавьчих юм бол нэг 3 км-ийн харагдахаар авчирна л гэсэн. Дуран ерөөсөө л тэгнэ гэсэн. Дуран бол ер нь тэр харж байгаа одоо нөгөө юу гээл тодорхой, өшөө тодорхой маш сайн харах л гэсэн. Энэ бол манай өвөгийн одоо аав нь амар гэж хүний хэрглэж ирсэн. Захиур боо. Тэгээд манай огшаав энэгээр ангөрөөгөө хийдэг байсан. За эхлээд бол энэ хошууга одоо энэ дотор дээр байгаа юм. За энэ болох тэр зэрэг хол бодвол энэ урт шуун энэ урт юутай энд нь энэ бүглөт энийг ингэж ийш нугаажуулаад дараа аваад хошуугаа хийлээ. Тэнгүүт чинь бас нэг жижиг нэг ноосны уут байсан тэр нь байхгүй болсон байна. За тэнгүүт ноосоо чихнэ. За тэнгүүт энэ дотор сум байна. Сумаа хийн. Дахиад ноосоо чихнэ. Одоо сүмбэн энэ доороо байгаа л да. Энэ одоо авахч болохгүйгээр ингэ бэхлээ хэвчээ. Тэгээ хийлээ. Тэнгүүтээ энийг энэ ингэж юу гэж байгаа. Энийг энэ болохоор энэ дотроо дараа хийгээд тэгээ энэ нухдаг мод нь байгаа. Энэ нухдаг модороо дараа нухлаа. Энд дээр нөгөө цахиур чулуугаа хавчуулна. За тэгээ буудаагүй үедээ бол энэ модоор хийгээд энэ чинь нөгөө дарин асгар чинь гэдэг энийг ингээд төгжөөр ингээд явуулчихна шүү дээ. Тий. За тэнгуүтэл амтаа юм буудах шаардлага гарлаа гэнүүт энийг авлаа. Энийгээрээ дараа энд орчин нөгөө дайр хийсэн байж байгаа шүү дээ. Энийгээр ингэж дараа явуулаа. Тэгэл ингээд буудангууд л энэ чинь нөгөө оч үсрлээ, дарин шатлаа. Тэр цаана нэг нөх байгаа. Тэрлүү дарин шатлаа. Тэгэл буудна. Одоо удаан буу гэж л яриад байгаа. Тэгээ нөгөө сүулт нөгөө нэг замгтай буу гарч ирснээс чинь хойш хурдан буу гэдэг болол буудах юм бол бүх юм нь ажиллагаатай ингээл. Тэгээ энэ гоолтад манай огшаа энэ дүүн эмхтэй дүүн дүүдэх нөгөө дүүн юу ягач гээд ботондоо нэг дуурах юу хэрэгтэй байна гэд авсан юм бэл. Тэр үед болох тэр яг нөгөө огшаавч нь юу гэ өөрөө нэг хордон ботой болсон байсан. Тэгээд энийг эмхтэй дүүдээ өгсөн юм байлаа. Тэгээд эмхтэй дүүн энийг хотондоо дуурдаг байж байгаа бас сүултээ буутай болоо тэгэл энийг ерөөсөө хэрэглээг өгсөн юм бэл. Тэгээд манай аав 84 5 оны үед бол гоолтод нөгөө тэр аавын эмхтэй дүүгэнд нь очиход байжсэн. Тэгэл аваад түрээд ирсэн. Тэгэл аав гэртээ үлгсэн байсан. Аав маань бурхан болсон. Саяхан бурхан болсон. Одоо нэг бурхан болоо 2 жил болж. Тэгэд танд над ирсэн. Тэгэл би одоо ингээл гэртээ үлгэл байчихэд.